Монгол бөөгийн талаар гэвэл ер нь бол өсвөр насндаа анх бөөгөн дээр очиж уулзж ирсэн. Тэгээд яг тухайн үед харахад надад нийт шигтэн юм шиг. Эсвэл одоо нэг хотлаач юм шиг тийм амар сонио итгэх үү яах вэ гэдэг нэг тийм хоёр юмны завсар байгаа гэсэн байхгүй. Тэгэл тухайн үедээ яг бөөмөө гэлдэг хүмүүсээс судлаад тэгэн гот асуунгот яг нэг мэддэг тодорхой хариулж өгдөг ч юм хүмүүс өсөв байгаагүй болохоор ялч өөрөө л сонирхож судалсан л та. Тэгэл нөгөө нэг бөө гэхэр тухайн үеийн ойлголтоор бол хүнийг үзээд тэг ирээдүгэн ч өнгөрсөн ч юм хэлээд мөнгө авдаг хүн л гэж боддог гэсэн. За одоогийн яг нөгөө миний бөө энэ мөрөглийн талаарх үзлээд гэвэл айгүй олон их сурвалжаас судлаад ч юм уу тэгээд нэг өөр юм гэсэн яг нэг ойлголттой болсон л доо. Тэр нь болохоор бөө мөрөглөл гэдэг болохоор яг юм далдын хүч ч юм уу те бидний дээр байдаг нэг тийм нэг одоо хүч байгаа тоххой. Яг тэр тухайн зүйлтэй яг энэ биеэрээ харьцдаг тийм зүйл юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд дээрэс нь яг бөө мөрөглөл гэдэг чинь өөрөө хүн төрөлхтөд анх бий болохтой зэрэгцээд гарч ирсэн. Нэг тийм нэг оюуны нэг хөгжлийн нэг хэлбэр байгаа тоххой. Түүнээс биш бас яг шашин мөн ч юм уу биш ч юм уу гэдэг нь бол их чухал биш хаа. Зүгээр нэг хэлбэрт оруулаад байх шаардлагагүй. Зүгээр нөгөө дээд хүчтэй харьцдаг тийм үйл гэж би ер нь одоо боддог. Яг нөгөө энэ бөө мөрөглийн тухай одоогийн манай ойлголт бүрэлдэхэд хамгийн том нөлөө үзүүлсэн зүйл нь зөө тав подкаст байсан гэж би бол бүр ихтэй хэлж чадна. Яг тэгэхээр одоо яг тийм тэр дээд хүчтэйгээ ингээд бодитоор харьцах чинь тийм боломж үүссэн гэх юм. Тэгээд бид нар чи яг үнэндээ тэр дээд хүч гэдэг чинь бидний нөгөө өг дээд зүтлээс юм л л дээ. Айгүйх мэдээлэл агуулсан тийм одоо бишээ төвчсөн ч юм уу тийм сүнснүүд. Тэг яг зөв тавгийн ачаар яг энэ зөвхөн дэлхий дээр байдаг физик амьдрал ч юм уу дангаараа оршдоггүй юм байна гэдгийг айгүй сайн ойлгосон юм. Тэгээд тэр чинээгээр нөгөө миний нүдийг ингээд харах одоо тэр цар хэмжээг манд бүр тэлж өгсөн гэдэг ч юм уу тий. Зөв тавга сонссноос болоод жишээлбэл би одоо монгол хүн гэж хин бэ гэдэг асуулт хүчтэйгээр хамгийн анхудаа төрж байгаа байхгүй. Монгол яг ингээд хайж үзэлтэй. Монголчуудын дэлхийд үзүүлсэн нөлөө гэдэг ч юм уу. Монгол миний өөрийн нөгөө монгол үндэстний яг тэр одоо нэг давуу чанар ч гэдэг юм. Тэрийг нэг сэрэг түлхэгдсэн бол зөв тавга бол ялж болж өгсөн. За зөв тав подкастыг сонсдог байхдаа гэрлийн өргөгийн төрөмс байгуулалт байдаг нэгдсэн. Тэгээд яг тэр нөгөө нэг онгоц дэцүүдээс ч юм уу ирж байгаа тэр үгийг ингээд дамжуулаад за тэр дамжуулсныгаа эмхэл зэгцлээд ингээд ном болгож гаргадаг юм билээ л дээ. Тэгээд эхэндээ бол нэг амар сонирхоогүй судар модер хэрэг дээр өнгөрсөн болчихсон юм шиг. Тэгээд зүгээр сонирхоод өгүүлэх ухаан гэдэг номыг хамгийн хаавч уншиж ирсэн. Тэгсэн чинь ингээд миний одоо өөрөөсөө ингээд тэг бүр хүүхэд байхасаа ингээд асуудаг байсан асуултын хариултууд ингээд бэлэн байжсэн байхгүй. Тэгэхээр зүг ийм хэцүү зүйлстэй хэцүү асуулт гэх юм эдгээр чинь ингэж яг хүний физик амьдрал дээрээс суралцахаас гадна тэр нөгөө дээд одоо хэмжээстэй хөгдлөөс ч юм уу ирдэг зүйл байдсан байх гэдэг яг өөрийн биеэрээ анх мэдэрчсэн байхгүй юу. Тэгэл нөгөө нэг бага байхдаа бөө гэдэг хүн чинь зүгээр хүн үзэж байгаад ингээ мөнгө олж амьдэрдэг гэж боддог байсан бодол маань ингээ оронгоороо эргээд за энэ бол яг хүн тэнцвэртэй амьдралаа авч явах их тийм зүгээр амьдралын ухаан юм байна гэдэг ойлголт нийцтэй хүрсэн. Тэг судруудаас гэвэл зөндөө олон судар байгаа. Тэг хүн болгонд одоо дэлхийд дээр чинь бүх хүн өөр шүү дээ тий. Тэгэхээр яг хүн болгонд тохирох тухайн хүндний хайж байгаа хариултыг нь агуулсан судар бол бүр байгаа гэдэгт би 100% итгэлтэй байна. Яг л би яг тэр өгүүлэх ухаан болон дамжи судар номнуудаас өөрөө би яг нэг өөрийнхөө туршлага дээр гэвэл би нэг 2 жил гарангийн өмнө бол подкастууд ер нь бол сонсдог байсан л да. Бүгд л одоо сонсож байгаа. Тэгээ тэр бол дандаа л нөгөө энгийн те за хөрөнгө оруулалт яаж хийх вэ? Яаж биеийн жингээ хадгалах вэ? Яаж зөв болох вэ? Яаж нөгөө хадгаламж ч юм уу. За мөнгийг өсөхгүй гэдэг нэг ийм нэг яг амьдралын нэг амьд үлдэх нөгөө зүүн сав инстинкттэй холбоотой л мэдээлэлүүд байгаа гэсэн юм. Тэнгуут зүгээр хүний амьдрал чинь амар сонирхолтой гэж одоо боддог болоод энэ зөв тавгаас хойш айгу гоё зүйл юм байна. Тэгэхээр зүгээр над шиг юм бодолтой ч юм уу тийм хүмүүсээ хүн хүний хооронд ярьсан подкаст
подкастаас илүү хүн сүнс хоёрын ярьсан подкастыг сонсоод үзвэл бүр амар юм кул шинэлэг зүйл юм уу гэж бодож байна. Тэгэхээр мэдгүй хүмүүс авил зүгээр сүнсний подкастыг сонсоод үзээрэй. Энэ бол үнэхээр next level гэж хэлээ. Тийм бай. Таны амьдралд бас нэг амар тийм цоо шин өнгө нэмэд те амар хөвчлөлтэй байна.